Зуны улирал болж байгаа юм чинь огт таныг уйдаахгүй маш гоё гудамжны сагсан бөмбөгтэй холбоотой авгах дрив киног ярьж өгөхөөр бэлтлээ. За шууд кинонд оръё. Тоглоомын аваргууд болох сагсан бөмбөгчдийн эртний талбай болох Rockersаас олон аваргууд төрж байснаас тэдний дотор авгах дрив бол хамгийн алдартай нь байж л дээ. Бүхий л сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн дуртай тоглогч байсан бөгөөд бүгд л түүнийг дараалсан олон нарийн хуралдтай сагсан бөмбөгийн нүүр царайг өөрчилсөн цоор ганц хүн 7 дугаар ангид байхдаа л хамтран тоглогчийнхоо шагааг нь хугалж байсан гээл бод гэд бүгд л ам уралдан ярьцгаана. Үнэн дээр NBA-ийн сүл тэмдэгчин тэр Avo Drew байсан бах уу? Логон дээр бол үсэнд тусчихсан юм байна л да. Нэг удаа бүр ширэн өрсөлдөөнд орж зүүн гараараа тоглоод баруун гартаа дахианы мөч бариад идчихсэн гэдэг. Гол дүрийн залуу маань дахианы мөчөнд тийм л дуртай юм бах та. Нэрээ дахианы мөч гэснээс энэ удаагийн бичлэгтэй маань KFC хамтарч ажиллаж байгаа хэлэхэд таатай байна. Түүнээс өөр шилдэг тоглогч үгүй тэрээр өөрийн багийн 1968 онд багийнхаа гишүүдтэй хамт цойлж байсан нь тодорхой болдогч удалгүй тэд багаараа сүрсэн байж л дээ. Гол дүрийн Drew маань багийн гишүүнийхээ найз охинтой дотн харилцаанд орчихч л дээ. Тэгэл цаашдаа орс сураггүй алга болсон юм байна. Сагсны хорхойтнууд бүгд л дараагийн шилдэг хэн болохыг хүлээсээр л. Ингээд кино маань одоо үерүү шилжиж нэгэн багийн бэлтгэлийн зааланд очино. Дасгалжуулагч Dax илтэд энэ залууг үнэлж бүр дамжуулт хийсэн чинь өөрөө л шийдгээд уурлаад байвал яах вэ? Каспер гэхийн залууд мэдээж эвгүй байгаа шүү дээ. Сул байгаа нэгэндээ дамжуулах нь багийн тоглолтын чухал дүрэн бидтэй. За бүүмэд. Яг энэ үед нэг мангар өөртөө ихтэй залуу зааланд орж ирсэн ээ. Их зэвүү үрмэрээ. Илтэд манай шилдэг тоглогч Каспер руу хандраад авмаа хайшин. Тэгсэн эн чинь бүр Dax-аас онгороо бүр үнэн ядаргаатайгаар байд юм да. Манай бандгар Dax-ыг нэг удаа хожиж байсан юм уу да. Тэрийг л байн яриа л төвгүүдэд идэв. Тэгэж наачиг аврахын тоглолтод ялсан хүн дээр Каспер шиг тоглогчд өөрсдөө эртээ энтер гэл үг шийдсэн чинь манай Dax маань Каспераас шууд л чивдорийн хооронд асуудал байхгүй үсттэй гэдэл хүсэж байгаа Жорныг чинь одоо дуусчихсан байгаа. Удахгүй би чамд авч өгнө гэдэл амлаастай. Яг үүндээ манай бандгар дасгалжуулагч багтаа асрамжийн газар өссөн юм билээ л те. Сагсан бөмбөг нь маш сонирхолтой, бүр дурлаж байдагч мэдээж шантрах үе гаралгүй л яах вэ? Ер нь нөгөө зааланд орж ирээд онгироод байдаг цагаан залуу штэ. Тэрэнд л шидэлт хийж байжгаад даруулчихсан юм байлээ л дээ. Тэгээд л тэрнээс их трама авсан юм шиг байгаа. Дээр нэмээд нэрээ яаж часан хувь тавилан гэхээр ийм найз охинтой олчдөг байна. Зүгээр л манай Dax-ыг зоосны нөхөр хардаг гарзаа. Чамаа мөнгө олвол би Tesla авч гинүү. Манай он болохоор үгүй амьдралдаа зарцуулъя л да гэл их мөнгө олдгоо ч гэсэндээ хөөхөн хурган хичээгээстэй. Эмэгтэй хүн ийм байгаа нь тодорхой байхад л тэгэл ойлгомжтой эзэдээ. Манай хүн хажуугаар нь бас пүүсний дэлгүүрт ажилладаг юм байлээ л дээ. Энэ үеэр Каспер ороод ирэн за. Тэгэл чиний дуусан гэсэн Жорн чинь энэ энэштэй энтэргээл хардаастай. Каспер арай онцгүй за. Хамт явж байгаа багийнхандаа бүгдэнд нь ижил Жорд авахуулаа начдیں۔ Манай хүн банцсандаа өмнөөс нь карта зурсан чинь уучлаарай. Таны үлдэгдэл хүрэлцэхгүй байна. Oh shit. Ийм ч бас муухай мэдрэмж шүү те. Ашгүй нэг юм дайлгар найз усгүүдээ саяын зурсан Каспер чи битэрт их орлого оруулнаа. Тэгээд 50% нь би чамд өгнө гэж хэлээд л төлөвлөж чаддаг. Тэгэл үнэн сэтгэлээр хөөхөн хосол хилгүүлээл ирсэн чинь нөгөөд чинь шар залууд бүр толгоогоо мэдүүл зүгтжийдэг шүү. Чам шиг бөмбөгтэйгээ адилхан хүн эмэн дэмлэг нь манай багийнханд пүүз авч өгсөнд баярлалаа энэ гэл үнэн зөвүүн за. Манай хүн энэ тоглолтод орох гэж бараг л бүх эдийн засгаа зарцуулсан. Сэтгэл гаргасан. Ингэж болохгүй штэ гэсэн чинь. Дуугаа олчихсан таар шууданууд явж лөнөөс гээд байжсэн чинь. Бүр спортын сувгаар мэдээ олоод гарцсан за. Манай хүнийг эвгүй байдалтай байхад нь бичлэг хийчихсэн. Энийг харсан ихнэр шүү юм бүр уурлаастай тэгснэ. Би чамд биш Каспер тэтгэж амьдрсан. Одоо хувцас баглаад яв гэд гэрээс нь хөөгн начдیں۔ Уг нь өөрийнх нь гэрч гисэндээ бүх төлбөр тооцоог найз охин Джейсон л төлдөг болохоор аргагүй ирэхэнд гудамжинд гарлаа. Йоо ятаж хайрлж явсан залуудаа ганц чимдаа өгөөд явуулна эцтэй. Хүн доромжлоод байжиж бүр нэгсээр байгаа чимдаанаа авчвал яах вэ? Өсчин дээрээ суусан чинь бүгд л хүний хөлстэй пүүзийг салгах гэлээ гэл спортын мэдээгээр түүнийг шоолж байгаатай зэрэгцэн. Нэгэн түүнийг авгах Дрewтэй танилцуулах санал төвшүүлдэг. Авгах Дрewийн жинхэнэ фэн өвгөн нь түүнийг бүхнээс өмөр өстэй. Dax 60-аад онд л одоо байсан байгаад тий. Одоо хөгшөрсөн хүн надад тусалж чадахгүй гэд ахтал уйхгүй ятгаастай. Манай хүн ч бас өөртөө хитгэлтэй. Баг бүрдүүлэх гээд уулзсан болгоноосоо татгалцсан хариу сонсож байх. Энэ үед нэг цагаан сахалтай хөгшин өвгөн бүр бүхний анхаарлыг татаад л би байсан бол ингэхгүй байсан гэж хүмүүсийг өтөн хатгасаар агаад нэгэн эсрэг нэг тоглохоор болдог. Их сонирхолтой өвгөн болж тарлаа шүү. Хэрвээ залуу өвгөнийг хожвол энд ахиж ирэхгүй, харин өвгөн хожвол залуугаар хамгийн дуртай KFC-г авахулахаар бооцоо тавьдаг. Та нар маань хамгийн хялбараар амтаж харсан дахиагаа захиалахыг хүсвэл KFC Mongolia.com сайтаар ороод хөргүүлээд аваарай.
Амтд шарсан KFC дахиагаа онлайнаар захиалахыг хүсвэл www.kfcmongolia.com. Үнэг цагаан толгойд нь бүр амар лаглаг хуурал за. Бүгд алмаар бастай. Тэгээд ч тоглохгүй байнгын сургаал айлдаастай. Киноныхаа нэрнээс л хүсэн хүлээж байсан гол дүрийн тоглогчтойгоо бүгдээрээ одоо танилцж байна. Still don't believe, dude. Man down, man down. Ready? Who is that dude? Манай бондгоч аахт хонглын үзүрт гэрэл хасаал дуудаад ах шиг болж үнэхээр л хүсэл сонирхолтой учраас авга дривийг ятгаж эхэлнэ. Яг үнэндээ энэ болох байгаа тоглолтод дривийн анхны цойлж гарч ирсэн рокер гудамжинд болсон юм байна л та. Энэ нь ч түүний дурсамжийг сэргээгшгэл болдог. Гэхдээ нэг болцолтойгоор түүнтэй хамтрахыг зөвшөөрнө. Тэр өөрийнхөө багийг бүрдүүлэхдээ өөрөө сонгоно гэдэг. Тэгээд л дрив өөрийнхөө хамгийн их цагийг өнгөрөөдөг машинтайгаа танилцуулсан чинь юу вэ бүр муухан түрээсийн байраас ч тэр үнэн цэвэрхэн юм байл гэд юм да. Ерөөсөл бүх эрх мэдэл бүх шийдвэр дривийн гарт орчлоо штэ. Ингээл тэр хоёр багийн гишүүдээ хайх цоо шинхэн адал явдал аялалтай гарна. Бас өөртөө итгэлтэй үнэн гоё өвөө хамт яваад уйдахгүй шинжтэй шүү манайхаа. Киногоо дуустал нь үзээрэй. Манай хоёр ч хоёулаа амбицлэг хүмүүс учраас ерөөсө бүх л зүйл нь хоорондоо таарахгүй урт замыг яаж орох вэ? Дуртай дуунуудаа сонсмоор явж мэдээж үе болон соёлын ялгаа байж дагсч утаснасаа ганц товч дараад хүссэн хөгжмөө сонсож болдог гэдгийг харуулаа. Бүр гүүгэлж мэдтгүүгээ боддоо. За аргагүй л дээ бүх насаараа машиндаа амьдарч өөрийнхөө ертөнцид жаргалтай байсан хүн шүү дээ. Ингэж явсаар тэр хоёр маргааш нь зорж ирсэн сүм дээрээ ороход номлогч нь няраа хүүхэд баптизм хүртэх гэж идэв. Сүмийнх нь бүгдээр нэг бүр хит мухар сүсгтэй юм шиг за бинийг бүр амар өмөрж ирсэн манай бондгорыг айцлахаар болчтой. Тэгвэл бодит амьдрал дээрхээс нэг л өөрөө энэ сүмийнхэн харай л хөгжилтэй хүмүүс үү? Тэгсэн чинь хамгийн хөгжилтэй заяа. Өнөөх номлогчиг чинь багтаа авах гээд ярилцаад байвал яах вэ? Бүр хамгийн сүүл 30 жилийн өмнө л сагсан бөмбөг тоглосон гэж байгаа заяа. Энэ цагаан үстэй эмэгтэй бүр бурхны ажлыг цалгардуулаа гэж нөхрөө аваад үлдчихтiin. Найз бит хоёрын тусаар цагсан бөмбөг гүйж байгаа гээл найз нь ч гэсэндээ олон жил бурхны ажил хийлээ одоо болно гээл бүр шийдсэн гар гүгэд ороод ирнэ. Анхны багийн гишүүн маань бас солиот их нэртэй бололтой. Арай гэж номлогчийг авч гарсан Дакс. Заавал аялалд гарч хүн хайх ёстой юм уу та гээл бүр залхацсан. Хоёр найзууд нь Даксыг биенээсээ том толгойтой ээчин чамаа гарах гэж ир зөргийн тэмдэг авсан байх та энэ гээл гадаад үзмжээр нь ёжилж байснаа шууд л санаа нийлээд зохион амраахаар болдог. Год унтчаа амбахтаа гээл хүлээх гэсэн чинь дорхноос эргээд ирүүл яах вэ? Тэд бие биенийхээ талаар ярилцаж эцэст нь авга дрив маань үнэхээр л мэдрэмжтэй хүн бололтой шүү. Таксиг яагаад өөрөө тоглодгүй мэдэргэж яснаа машинаа жолоод улахаар болдог. Бас нэг тактик юм шиг. Яагаад тэгэхээр анх машинд суцахтаа л маш хатуу дүрмтэйгээр аяллыг явуулахаа тохирсон байхгүй юу? Өөрөө бүхний ахлагч байх хүн чинь такст машины өрүүлээ өгсөнд нь бүр гайхаад байгаа. Нөгөөх зэвэн өрсөлдөгч чинь бүр тоглолтын ялагч болсон янзтай бүр ярилцлага өгчсэн байх нь хараад манай залуугийн хор шар нь хөдлөлөө. Тэд явсаар дараагийн тоглогч болох гэрэлтүүлэгч очтой өвөө дээр ирхэн тэр. Харваас цусны сагсан сонирхолтой нэгэн заяа. Даанч баг зэрэг хараан мутсан юм байлээ л дээ. Тэд тэмлэг дээр ирж бүүцгээд нэг хүн хайж яснаа энэ өвгөн дээр ирээд баг бүрдлээ гэд бүр тэрвэрлдээд баярлаад байвал яах вэ? Хитэн 10 жил алхаагүй өвөө штэ. Ач охин ч бас юу ч л өвөөгөө өгч явуулдаг эхэндээ санааг нь дэмждэггүй. Тэд төлөвлөгөө гаргаж хэвтэн дэмжлүүлж байгаа имлгээс нь бүүцийг хулгайлан авч гарахаар болдог. Дакс яг л талбай дээрх тоглолтод төсөөлөн ярьж тэд төлөвлөгөөгөө боловсруулж исэн чинь Who is it? Look, just get in the van. Жохон бас урд цуцаа. Өвөөгөө баяртай байгааг харах гоё байгаа талаараа ярихад Дакс ч эдгээр хүмүүсийг бүгдийг гайхаастай. Энэ болох гээд байгаа үйл явдалд нь талархаж түүнийг ариун үйл хийж байна гэдгийг нэмэгтэй хэлэхэд манай хүн ч өөрийгөө намайг ариун Дакс гэдгийг бүгд л хочтой болчлаа шүү. Хамгийн сүүлийн тоглогч болох их л ууртай бак өвөдөр ирлээ. Аудривийн өвөнд орохгүй байснаа гол дасгалжуулагч болох манай Дакс ирээд маш өөртөө итгэлтэй зоригтойгоор түүнийг ятгахт нь ашгүйнийг зөвшөөрдөг. Багта том мөртэй болсон Дакс ч бөөн баяр боллгүй яах вэ? Гэтэл аюул ирлээ шүү. Ядчихад гэрэлтүүлэгч маань жолооны ард суудсан хурдхан зүхтах хэрэгтэй багт чинь суудлын бүсэндээ гацчихтiin да. Ёо төгшөөр зарласан хідмээс хандралтаад л харааны бэрхшээлтэй өвгөн маань ч баас гэж сүрхий шүү. Номлогч ихнэрээ хурдны зам дургүй гэдгийг нь хэлж тэд машина тийш оруулснаар аюулаас ангиж ирлээ. Дакс маань дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх гэсэн байдалтай өмнө нь тулгарч байсан учраас энэ удаад сэргэлэн санаа гаргаж колонкийн хажууд тоглож байсан охтын багийг хараад дасгалжуулагч дээр нь очиод өөрийнхөө залуустай тоглуулах санал гаргаад $100 бооцоо тавьчихна. Ганцхан өдрийн дараа ракер дахь тоглолт эхлэх учраас энэ бол бэлтгэлээ хийх боломж гэж бүгдийг ятгана.
Мэдээж л кино олсон хойно эхний тоглолтод ялагдаж, угийн ууртай том ир маань ялагдсандаа бүр уурлаад жоохон охтуудыг зотох гээд байвал яах вэ? Үнэхээр л мөрөөдлийн баг бүрдэж тэ хөрхий. Тэд Даксыг уурлаад ахаар нь зүгээр л энгийн тоглолт штэ гэдэл хэлэхэд нь сая нэг юм. Үгүй би $100 бооцоо тавьсан маа гэдгээ хэлдэг. Ганц л оноо авах юм бол хожигдох гээд байна гэл хилээд ахт чинь хожигдчихтiin да. Толгой гудаасан Дакс багийнхан тусалсан байлаа. Дрим манч Баатар ир өөрийн туслахгүй ихэнч бишээ бидэнд үргэлж хилжээ гээл. Ингэж нэг мөрөөдлийн баг маань Рокерийн гудамж дээрээ ирхэн тэр. Тэгтэл авга Дрим маань бүгдийг тооцоолсон байжээ. Гэрэлтүүлэгч өвөөд линз дээр шил эмчээсэн авч ирээд номлогчийн нандинаж явдаг зүйлийг орхигдуулаагүй байгаагаа хэлж зүүлдөгч уран мөгөн. Бүүц өвөөд яг өөрийнх нь талбайд гарахдаа нэг л гутлаа өмсдөг байсан Кэтийн яг тэр чигээр нь буцааж өгдөг. Тэгээд л бүүц гэдэг очтой юм байлээ л дээ. Love you too, bro. He can't get up. Look as good as the first time you put him on. Yeah, Bootsy. That's it, Boots. That's it. Итгэл найдвар өөрөө нь илэрхийлдэг үнсэн гэдэг зүйл хүнд ямар гайхалтай хүчийг өгд юм бэ те? Эцэст нь ууртай том мэрд хоёрын эсрэг хоёр тоглоод анхны ялалтаа авч байсан дурсгалын зүйлийг бэлгэлэхэд түүнийг уучлж чадахгүй хэвээрэл байлаа. Энэ хоёрын хооронд нэг л юм болж дээ те. Дакс шинэ баг бүрдүүлсэн ахин нэг боломж нэгцэн ингээл найз охин дээр ирэлхийлэх гэсэн чинь. Оо shit. Энэ одоо Шарков залуу манай бондгорын бүх хэмиг болохыг хүссэн байх та. 50 дахь удаага зохиогдож байгаа $100,000 бооцоотой Rockers дахь тэмцээн инхүү эхэллээ. Манай багийн ээлж болоход үзэгчд бараг л тарчихсан байлаа. Өөртөө том ир маань тоглолтондоо ирэхгүй байж Даксыг нэлийн сандрахсан ч ашгүй ирлээ шүү. Даанч том ирийн уур гараагүй бүр тоглолтын дундор маргаан усгэж эхэлнэ. Энэ хоёрын хооронд их л нууц байна да. Дакс маань дасгалжуулагчийн үргийг сайн хийж манай багч илт давуу яг л бидний хүссэн шиг муугүй тоглолоо шүү. Даанч том залуу Древийг шидэл хийхэд нь хаагаад арчвал явах уу? Ингэж тоглодог нэг баг гэж байх уу? За нөгөө нууцна гэвэл бичлэгийн ихэнд би хэлжсэн да. Авга Древ багийнхаа тоглогчийг найз бүсгүйдээ унтчихсан гэд. Зүгээр ч нэг хэрэг биш. Энэ хоёр маань хоёулаа тэр эмэгтэйд хайртай байж л тээ. Тэгсэн ч гэсэн том ир маань үнэхээр эр хүн шиг зан гаргаж тэр бүсгүйдээ гэрэлсэн билээ л тээ. Эцэст нь нэг Древээс сонсох хүсэж байсан чин сэтгэлийн уучлалтаа том ир маань дөнгөж сонсож аваад л тэд дараагийн тоглолтондоо бэлтгэж аваад киноны ихэнд гарсан Древийн шүтэн бишрэгчэд ирлээ. Тэд түүнд шууд за шагналын $100,000 юу их гэж байна да гэж асуусанд шагналын сантай байсныг одоо л мэдж байгаа Древ Дакс руу уурлаж үнд зүйлээр нь уруу татаж ашигласан мэдрэмж төрж байгаагаа хэлдэг. Даксыг баргал чи сагсан дүнэн голоосоо хайртай гэж худлаа хэлсэн байна гэхдээ мэдээж худал гүтгүүлээд байгаа манай бондгор залуу өөрийгөө баталж хэдий сагсанд хайртай байсан ч гэсэн сагс түүнийг хайрлаагүй. Цагаан залуу даруулж тэр дурсамжаас нь болж бүх зүйл өөрөөс нь нүүр буруулсан тухай хэлж ашгууныг авга Древ түүнийг ойлгох шиг боллоо. Ингээд л уурч тассан да. Яад гэвэл ямар ч спорт бол хүний сэтгэл зүгээс шууд хамаардаг юм. Мөрөөдлийн баг маань залуу насаа дурсаад клабд ороход өөрсдийн тоогоогүй байхад нэг хэсэг залуус манайх нэг шоолоо наачд юм да. Гэхдээ ахмадууд үргэлж биднээс ухаантай байдаг учраас за донор биш бүжгээр өрсөлдөнө. За тэгээд миний хамгийн хүлээж ирсэн бал заяа. Энэ хоёроо нийлж байгааг харах байсан юм. Ичимхий дотроо бодож байгаа зүйлсээ шууд илэрхийлж чаддгүй Дакст маань энэ бол хүнд таваа байлаа. Ингээд тоглолтын шигшээ болох өдөр ирж өнөөх зэвүүн шар баач гэж ичгчгүүгээр бүр Даксын гэртээ байсан өмсгөлийн өмсчихсэн ирж энэ төр за. Үнэн шир гараа. Аврагын тоглолтын дээр мэдээж таарах байлгүй те чамуутай. Бүх зүйл сайхан үргэлжилж байхад том ир маань үлсэж байна гэснээ хоочоод өгд юм да. Гисэн ч зүгээр дээ сайн залууст үргэлж сайхан ихнэр заяадаг хойно аюул дагуулж байсан номлогчийн ихнэр ашгүйнийг ирж том ярийн маань оронд орлон тоглогч болохоор болдог. За ингээд манайхан бидний хамгийн их хүсэн хүлээсэн мөч болох халц тулаан эхэллээ. Бас л хөвшинл нуухрууд гэхээрээ яалтчгүй эсрэг багийнхаа сэтгэл зүгээр тоглож байгаа шүү. Ингээл манайхан авраг эрийнхээ төлөө гэдэл бас аргачгүй л дээ. Имнүүдээ ууж аваад л талбайд гарлаа да. Эхний хагасын тоглолтондоо манайхан ялагдчихлаа шүү. Том залуу маань яаж тайван суух вэ? Имлэг дотроо бага үзэх гэж дэмжиж зурагт хайж явна.
Хэдий ахиад л хожигдож байсан ч нөгөө урагч Каспер ч номлогчийн ихнэрт даруулсан да. Ёстой гоё. За тийм байлгүй дээ. Сагсан бөмбөгийн охин тэнгэр юу гэж биднийг мартах вэ? Хин гэдгээ сайхан харуулж өгсөн дөө. Яа, яг тэнцгэд 2 оноо дутуу байхад гэрэлтүүлэгч маань алтаа хийгээд бас хөлөө бэртээчлээ. Хүндхэн байдал тулгарсан ч аавга Дрю бас бидний харахыг хүсэн хүлээгээд байгаа мөчч ингээд нэг ойртлоо доо. Мэдээж Дакс эсэргүүцсээр байсан ч хамгийн уран үгээрээ бусдыгаа чиглүүлж чаддаг Дрю маань ганц алдаагаараа амьдралаа бүр заалгуул гээл ёнк гэдэл гоё үгнүүд хэлээл. За гаалгал манай бондгорч нь ганцтайсан болох шар залууг амлж аваад л сүүлийн тоглолт эхэллээдэ гэсэн чинь өнөөх шуламшиг хүүхэн чинь гарч ирснэ. Дакс руу сэтгэл зүйн дайралт хийгээ за. Сүүлийн шийдлийг хийх ёстой байсан Дакс маань яг тулсан чинь бүр маш их сандраад тайм аут авна. Тэгээд л багийнхандаа шин төлөвлөгөө гаргаад шийдэлтийг өөрөөсөө түлхээд идэгин. Манай найзууд юу гэж тэмчгүй бүгд л Даксыг ятгаж уран мөсөөр л хамгийн гоё хэлсэн зүйл бол Дакс. Би алдвал яах юм бэ гэсэн чинь хөгшин найзууд нь алдахгүй бол яах юм гэдэг юм да. Ингээл эхлүүлсэн ажил нь эцэстээ өөрийн толгой дээр бууснаар бодлоо төвлөрүүлж эхэлнэ. Ингэж нэг бидний бондгор Дакс иргэн ирж тэдний баг ялалт аван $100,000 эзэд боллоо. Өөртөө ихтэй болсон манай хүн ч мэдээж сайн бас сайхан эмэгтэйг өөрийн болгоолгүй л яах вэ? Ингээд нэгэн үед дог тохио болж байсан Дакс 50 дахь удаагийн Rockerс-ийн авраг болж дэлгэцнээ ахин гардгал юм бэ. Өнөөдөр бид бүгдээрээ боломжгүй гэж өөртөө итгүүлсэн зүйлийг хүн хүсэх юм бол хэрхэн эргүүлж чадах хүчтэй байдгийг харж авлаа. Ямар ч цаг үед, ямар ч салбарт тухайн цаг үеийн шилдэгүүд гэж үргэлж байдаг. Тэгэхээр таны цаг эртэл та алдаанаасаа суралцаад үргэлж урагшаа тууштай байгаарай. Та бүхнийг заавал энэ киног бүтнээр нь үзээсэй гэж уриалмаар байна. Хэрвээ та киноноос таашаал мэдрэмжийг авах дуртай, кинонд хорхотой нэг нь л бол заавал шүү за бүтнээр нь үзээд сэтгэлдээ доор бичээрэй. Тийм. Илгээ мэдэж үзээрэй. Пока.